Байцгаана. За бидний өнөөдрийн сэдэв нь Америк улсад англи хэлний багшаар Америк улсад тэтгэлгээр суралцах боломжууд сэдвийн хүрээнд ярилцах байгаа. За энэ хүү ярилцлаганд Америкийн элчин сайдын яамны хөтөлбөрийн мэргэжилтэн алтан цэцэг багшаа урьж оролцуулж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд бид яриагаа эхлэхээс өмнө ерөнхийдөө англи хэлний багшийн мэргэжлийн талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За үүндээ дурдвал таны бодлоор англи хэлний багшийн мэргэжлийн онцлог болон давуу талуудаас багшаа дурдна. Англи хэлний багш хүн гэдэг маань маш их олон төрлийн мэдлэг, мэдээллийг авах боломжтой ийм давуу талтай мэргэжил байгаа. За тэгээд хоёрдугаарт нь англи хэлний багш бол манлайлах ур чадварыг эзэмшсэн байдаг гэж би боддог байхгүй. Ягаад тэгэхээр өөрийнхөө байгаа орчиндөө ажиллаж байгаа орчиндөө үргэлж мэдлэг, мэдээлэл сүүлийн үеийн ололт боломжууд зэргийг үргэлж өөрөө олж мэдээд түгээн дэлгэрүүлэхдээ бусдад түгээх ийм боломжтой байдаг учраас би бол англи хэлний багшийг маш гоё нийгэмд бусдыг удирдах, чиглүүлэх, манлайлах юм чадвартай хүмүүс гэж боддог. Ер нь би англи хэлний ер нь багш хүн гэдэг бол хүн судлаач юм байна гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр хүн судлаач гэдэг маань болохоор юу гэсэн үг гэхээр ерөөсөө альва тэр суралцагчид таныг зориод ирсэн англи хэлийг сурахаар ирсэн бүхий л хүмүүст өөрөө та хин юм бэ, нийгэмд ямар хувь нэмрээ оруулж чадах юм бэ, тэгээд хүмүүстэй хэрхэн ажиллаж хүмүүсийн давуу сайн талуудыг хэрхэн олж мэдэж түүнийг нь хөгжүүлэх юм бэ, боломжтой юм бэ гэдэг талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй, чадвартай хүн байдгаа гэж би боддог байхгүй. Тэгэхээр энэ талаас бас хүн судлаачтай хүмүүст өөрийгөө судлах, өөрийгөө танин мэдэх ийм чадварыг эзэмшсэн хүн гэж боддог. За бидний дараагийн асуулт нь ерөнхийдөө ингээд бүрэн дүнд боловсролын багш нар бол ихтэй сургуулийн багш нар Америк улсад ерөнхийдөө тэтгэлгээр суралцах боломжууд байдаг. За энэ боломжуудын талаар таны дэлгэрэнгүй мэдээлэл бид нарт өгнө. Мөн адилхан ер нь бол англи хэлний багш байсан хүний хувьд би өөрөө ч гэсэн ер нь багш нар өөрсдөө гадагшаа явж сураад өөрийнхөө мэдлэг, боловсрал, мэдлэгийн цар хүрээ гэдэг энэ бүхнийг хөгжүүлж ирээсэй гэж хүсдэг байхгүй. Тэгээд яг үнэндээ харахад бол маш олон тэтгэлэгтэй хөтөлбөрүүд байж идэг. За би өөрөө бол Америк элчин сайдын яамд ажилладаг. Тэр дундаа англи хэлний хөтөлбөртэй ажилладаг хүний хувьд англи хэлний багш нартаа элчин сайдын яамнаас яг санал олгодог олон хөтөлбөрүүд дундаас яг 5 нь англи хэлний багшид зориулагдсан юм алаа гэж би боддгийг. За юун төрөм бол англи хэлний багш нарт зориулагдсан зуны маш гоё сүүсий гэдэг хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр маань болохоор зуны улиралд Америкт очоод 6-7 хоногийн хугацаатай суралцаад бусад орны англи хэлний багш нартай хамтраад суралцаад туршлага судлаад ирэх боломжтой ийм богино хугацааны сургалт байдаг байгаа. За энэ хөтөлбөр маань 11 сард зарлагддаг учраас англи хэлний багш нар маань тун удахгүй гарах гэж байгаа 11 сараас эхлүүлээд өргөдлөө өгч эх жил зуны амралтаараа Америкт очоод суралцаад ирэх боломжтой байх нь. За мөн англи хэлний багш нарт зориулсан тэр дунд сургуулийн англи хэлний багш нарт зориулсан TEA гэдэг хөтөлбөр байгаа. Teaching Excellence and Achievement гэсэн хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр маань бас л богино хугацааны хөтөлбөр буюу 6-7 хоногийн хугацаатай Америкт очоод мөн бусад орноос ирсэн ижил мэргэжлийн багш нартайгаа хамтарч суралцаад туршлага солилцоод мэдлэгээ тэлээд ирэх боломжтой ийм гоё хөтөлбөр байж байгаа. За энэ хөтөлбөр маань удахгүй бас 1 сард зарлагдах байгаа. 1-2 сарын орно. Түүний дараа болохоор залуу англи хэлний багш нарт маань зориулсан Fulbright-ийн FLTA буюу Foreign Language Teaching Assistant гэдэг хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр маань болохоор 32 хүртэл насны англи хэлний багш FLTA програмаар Америкт очоод 1 жилийн хугацаатай багшилдаг. За гэхдээ багшлахтаа болохоор монгол хэлний багшийн туслах багшаар ажилладаг байна. Тэгэхээр Америкийн ихтэй сургуулиудад бод монгол судлал чиглэлээр суралцж байгаа Америк оюутнууд байдаг. Тэдгээр оюутнуудад очиж монгол хэл, монгол соёлоо заах тийм ажлыг хийдэг. Ийм бүтэн жилийн хугацаатай маш гоё залуу багшид зориулсан туслах багшийн хөтөлбөр байгаа. За тэр хөтөлбөр маань бас адилхан удахгүй зарлагдах байгаа. Оюутны хөтөлбөр гэдэг хөтөлбөр байгаа. За тэр хөтөлбөр маань болохоор 1-2 жилийн хугацаатай Америкт очиж магистрийн зэрэг хамгаалалт
хамгаалаад ирэх ийм боломжтой хөтөлбөр байгаа. За тэгээд энэ хөтөлбөрт маань болохоор зөвхөн англи хэлний багш гэхгүй бүхэл мэрэгчлэр суралцах боломжтой. Хөтөлбөр маань жилдээ 2 удаа зарлагддаг байгаа. 1-ээс 3 сар хүртэл Америкийн засгийн газрын тэтгэлэгтэйгээр 3 сараас 6 сарын хооронд болохоор Монголын засгийн газрын тэтгэлэгтэй гэдэг ингээ 2 удаа зарлагддаг. Жилдээ 10-аас 15 хүн явдаг. Одоо ийм гоё хөтөлбөр байгаа. Тэгэхээр англи хэлний багш нар маань Америкт очиод өөрийнхөө одоо мэрэгчлэрээ суралцаад бас магистрийнхаа зэргийг хамгаалаад ирэх боломжтой хөтөлбөр гэсэн үг тийм. За түүнчлэн дараагийн хөтөлбөр нь болохоор Hubert Humphrey-гийн хөтөлбөр байгаа. Мэргэжлийн зэрэг болоо олохгүй гэхдээ Америкт очиод суралцаад бас дадлага хийгээд 10 сарын хугацаатай Америкт суралцаад ирэх боломжтой маш гоё хөтөлбөр байгаа. Энэ Hubert Humphrey-гийн хөтөлбөр маань хавар одоо 4-5 сарын үед зарлагдаж хүмүүсээ сонгон шалгаруулад Америкт очиж суралцдаг. За ийм хөтөлбөрүүд байгаа. Тэгэхээр англи хэлний багш нар мэргэжлээ дээшлүүлээ Америкт очиод богино болон урт хугацаатай суралцъя гэх юм бол олон хөтөлбөрүүд байдаг. За түүнээс бид нар одоо 5-ыг нь дурдлаа гэж ойлгож болох нь тийм. За ингээд баярлалаа. Танд ингээд хамгийн сүүлийн асуултаа тавья. Ерөнхийдөө англи хэлний багш мэргэжлийг сонирхож байгаа маш олон хүүхдүүд байгаах. За энэ хүүхдүүдэд хандан та үг хэлнэ. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол англи хэлний багш гэдэг мэргэжлийг бид нар түрүү ярьсныхаа эхнээс хэлээд эхэлсэн тийм. Маш олон давуу талтай, маш их онцлогтой гоё мэргэжил байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгож байгаа эсвэл сонирхож байгаа хүүхдүүд маань өөрсдийнхөө одоо хүсэл мөрөөдлийг биелүүлэх алхмаа юун төрөө хийгэрээ гэж зөвлөх байна. Яагаад гэвэл энэ хөтөлбөр одоо багш гэдэг мэргэжлийг эзэмшснээр та маш олон одоо мэдээллийн их үүсвэрлөө тэг хөл тавин алхан орох болно. Мөн түнчлэн одоо бусад бүх өөрийнхөө эргэн тойронд байгаа бүхий л хүмүүсттэй одоо манлайлах ур чадвараа хөгжүүлэх мөн түүгээрээ дамжуулаад одоо бусдад сайн сайхныг үлдэх ийм гоё одоо алхмыг хийх болно. За тэгээд зөвхөн ганцхан одоо нөгөө давуу тал дээр үндэслэж мэрэгжил сонгохоос илүү хүний өөрийн хүсэл мөрөөдөл болон одоо зорилго тий энэ бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр хүн хизээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажиллана, суралцсан, төдий чинээ түүндээ амжилт гаргадаг, мөн түүндээ насан туршдаа аз жаргалтай амьдардаг. Одоо ийм гэж би боддог байхгүй. Тийм болохоор хүүхдүүдээ хэрвээ та хэд англи хэлний багшаар суралцахаар мөрөөдөж хүсэж байгаа бол энэ та одоо яг зөв сонголтоо хийх гээд бэлэн байгаа юм байна гэж би бодож байна. Тэгээ та бүхнийгээ одоо англи хэлний багш болох хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй гэж хүсэн ирэж байна.